За би саяхан л түүхний үеэр гарсан Согомоо зурлыг үзлээ. Хайрцаг зохиолчийн ижлэр зохиолоос сэтгэлэн бүтээгдсэн энэхүү зураг нь 7 эпизодтой. Гэхдээ эхний сизон дээр болохоор яг номоо зохиолоо яг бүтнээр нь харуулаагүй юм байна лээ. Тэгэхээр магадгүй сизон 2 3-ыг бид нэр хүлээх бас боломжтой. Гэхдээ яг сизон 2-оор ингээд энэ зураг үргэлжлэнэ гэж одоохондоо яг батлаагүй байгаа юм байна лээ. Тэгэхээр магадгүй үзэлттэй амжилтаасаа хамаарах төлөвтэй байгаа байх гэж бодож байна. За тэгээд эхний эвлэрлийг үзсэн сэтгэлээ хуваалцах зураг авалтын шийдэл өнцгүүд надад маш их таалагдсан. Ингээд хөдөө талд болон Монгол гэрт байгаа үйл явдлуудыг айгүй нэг тийм креатив бүтээлч сэтгэлгээгээр хандаж харуулсан юм болов уу гэж бодож байгаа. Яг зөвхөн Монгол кинонууд дээр анзаарагдаад байдаггүй тийм шийдлүүдийг ашигласан байсан таалагдсан. Тэгээд зарим компьютер эффектүүд бол бас айгүй гоё орж ирсэн. Яг бүгдээрээ гэж хэлэхгүй ч гэсэн яг үнэхээр яг үзэсгэлэнтэй гэж хэлж болохоор син шотууд бол байсан. Яг компьютер эффект төр ч гэсэн те хэнгэрэгнүүдэд хийцмэс гарч яхад яг гоё надад таалагдсан нэг хэсэг байгаа. Тэрийг бол үзсэн хүмүүс бол мэдж авах гэж бодож байна. Тэгээд жүжигчдийн сонголт бас айгүй таарсан санагдаад надад жүжигчд ажлаа маш сайн хийсэн юм шиг санагдаж байгаа. Тэгээд нэг юмыг ярихад интро дээр анимашн ашиглаад яг ангийнхаа интро хийсэн байгаа юм л та. Гэхдээ тэр интро эхний анги дээр бол байхад айгүй make sense ойлгомжтой байгаа байхгүй. Тэнгүүд яг анги болгоно гараад эхлэнгүүд жоохон залхаж эхэлсэн тэрнээсээ. Яг оригин сториг нь ярьж байгаа байхгүй. Тэнгүүд ингээ анги болгон дээр тэр байгаад ангууд ингээ хүн нэг сонсдоо хоёр сонссон те тэр чинь ингээ ойл тодтогдоод авчирч тэнгүүд яг эхний эпизод дээр ингээ бүтнээр нь үзүүлэнгүүтээ дараагаас арай жоохон танаад явсан бол арай дээр байсан болов уу гэж бол миний хувьд бодсон. Тэгээд хөгжмийн тухайд ярих юм бол яг уу өөртөө мэдээ шинээр ажилласан гэж бол ярьж илээ. Согомоодо зориулж хөгжим шинээр бичсэн. Гэхдээ надад бол хөгжмийн яг нэг тийм онцгой содон юм байхгүй. Одоо шинэ хөгжим гэж байгаа ч гэсэн би өмнө нь хаа нэгтээс сонсчихсан юм шиг хөгжим байсан. Тэр нь надад жоохон яг ингээ хөгжмийн тал дээр бол нэлээд генерик санагдуулж ирсэн юмуд байсан. Тэгээд season 2 3 гараасаа гэж бол би найдаж байна. Тэгээд зохиолын дуртай хүний хувьд яг ингээ дэлгэцийн бүтээл болж амьлахтаа ийм байжгүй те урам хугаалтахааргүй болсон байгаад бол бас айгүйх баярлалаа дараагийн season хийж байна. Тэгээд найруулагч нь болохоор өмнө Амьд амьдрахсад гэсэн амьшигын зохиолыг бас мөн кино болгосон хүн юм байна лээ. Тэгэхээр яг энэ үгээрээ магадгүй мэрэгч чаа гэж магадгүй те. Тэгээд дараагийн season-ыг хүлээж байна. Факт амжилт хүсье. Согоомаа аимшигын олон ангид кино